Баатрын Чанцал Дулам гэдэг Од Тан компаниг үүсгэх захирал доктор Баатар Ургаана гэд хоёр брендийг үүсгэн байгуулж байгаа. Есөн үед амжиж ирсэн багш нар байдаг. Тэгээ хамгийн сүүлд одоо Дорногой аймгийн Дэлгэр сумын Од хэмээх Маранбад очоод тэгээ Од багшаас манай одоо Баатар эмч буюу манай аав уламжлагдаж ирсэн. Баатар эмч маань болохоор 1986 оноос хойш одоо үргэлжлүүлж яваа. Бид нар бол ерөнхийдөө 10 дахь үе гэж бас ойлгож байна. Тэгээд нийтдээ ерөнхийдөө 400 гаруй жилийн түүх сударт бол билээхэн бичигдэж үлдсэн байгаа. Тэр нь бол бидний хувьд бол маш гоё үн цэнтэй зүйл юм аа. Зуун 10-аас 190 төрлийн эмийн төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа. Тэгээд нэг 10 гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, 20 орчим төрлийн гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нийт бараг 200 орчим төрлийн бүтээгдэхүүнийг одоо энэ талбайгаас бэлтгэж нийлүүлж байна. Америкт очоод оюутан болоод ингээд хар бороо жил хийгээд ингээд маш их ингээд яг цаг минуттай уралдаад ингээд ажиллаад одоо сурцсан байна л да. Гадаад дотоод яваа. Манай Монголд болохоор ингээд бас залуучууд айгүйх бэлэнчлэг сэтгэлгээтэй болцсон байна. Аль болохоор ингээд юмны ард суугаад ингээд хийж байгаа зүйлийнхээ төлөө ингээд тууштай байхгүй. Энэ зүйлүүд нь бол маш их бэрхшээлтэй тулгаруулж байна л да. Ягаад тэгэхээр ингээд ажлын байрны доктортой байдлыг хангахад ч гэдэг юм уу те. Тэр тал дээр бас их хүндрэлтэй зүйлүүд харагдаж байна. Нөгөө талаас бас энэ маш их юм халамжийн шин чанартай зүйлүүд байгаад хахаар хүмүүс их за би ингээд гэртээ байгаад байж болох юм чинь гэдэг сэтгэлгээ бас их суучихсан байна. Хүнийг ерөн араатай амьтнаас ялгаруулж байгаа ганц зүйл бол хөдөлмөр. Тийм болохоор хөдөлмөрт дурлах хэрэгтэй гэж надад санагддаг. Төр засгаас бол одоо тодорхой хэмжээгээр ингээд дэмжиж байгаа зүйлүүд бол харагдаад байна. Гэхдээ яг ингээд үйлдвэрлэгч нартайгаа бараг нэг өдөр ингээд ажиллаад ингээд юу нь болохгүй байна, юу нь болоод байгаа гэдгийг анализ хийгээд хамтдаа туршлага одоо туулах замаар хуримтлуулсан туршлага ингээд хэрэгтэй байна. Тэр нь одоо юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо жишээлбэл гар хариуцагч гээлийг одоо улсын хилээр оруулж ирэхэд нөөт гайлаас чөлөөлчихөж байгаа хэрнээ. Гар хариуцагч гээлний түүхийн эдийг болохоор нөөт гайлаас чөлөөлөхгүй байгаа байхгүй. Тэгэнгუთ л гадаадаас орж ирж байгаа гар хариуцагч нь илүү хямдхан болоод дотоодоо үйлдвэрлэж байгаанууд нь илүү одоо үнэтэй болгоод байх жишээний. Тэгэхээр энэ мэдчлэн ийм жоохон ингээд ажилт хийгээ, жоохон үйлдвэрлэгч нартайгаа ярилцаад сайжруулах зүйлүүд бол бас зөндөө байна л да. Бодлогын шин чанартай. За ялангуяа одоо намайг нэг Сингапурт явж байхад Сингапурын засгийн газраас одоо ингээд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа шинэ технологи, шинэ инновац гаргасан одоо Сингапурт үйлдвэрлэсэн гэдэг бүтээгдэхүүнүүд дээр эхний 3-4 жил одоо хэд хэдэн татвараас чөлөөлөөд одоо бизнес инкубатор 3 жил бол одоо офисын түрээс авахгүйгээр байрлуулад тэгээд ингээд бойжтол нь ингэж байгаад тэгээд гадаад руу экспортлж байгаа тохиолдолд одоо $100,000, $30,000 гэдэг гих мэтчлийн шат дараалтад дэмжлэгүүдийг өгөөд ирэхээр инновац суурилсан бас бүтээгдэхүүнүүд ингэж гарч эхэлсэн гэж ярьдаг. Тэгээд Сингапур өөрөө бол ямар ч байгалийн баялаггүй, ямар ч одоо эрдэс минералгүй орн гэж хахад дэлхийн одоо топ орнуудын нэгт байдаг. Нэг жишээнүүд нь одоо гих мэтчлэн ингээд хууль эрх зүйн орчин бас ингээд яг ингээд мөрдөгдөж явдаг. Тэгээд тэр зүйлүүд бас их хөгжилд нөлөөлд юм байна. Одоо байгаадаа ингээд талархаж амьдрах гэж боддог. Бүх зүйл хизээч одоо сэтгэл ханана гэж байхгүй. Ягаад гэвэл угаасаа илүү гарч илүү одоо юм хийчихсэн, илүү гоё зүйл бүтээж хэлсэн гэж боддог боловч амьдрал бол тэр зүйл бол угаасаа дуусахгүй. Тийм болохоор одоо байгаа зүйлдээ талархаж би бол ерөнхийдөө өдөр болгон ингээд талархлын үг өөртөө хэлдэг. Тэгээд альва зүйлд чин сэтгэлээсээ үнэн чодрог хөдөлмөрч байх юм бол одоо альва амжилт бол ойрхон байдаг гэдгийг бол ойлгож авсан.